Нийтийн албан тушаалтанд хахуул санал болгосон иргэнд шүүхээс ял оногдууллаа. За нэгэн компанийн менежер зөрчлийн хэргийг өөрт ашигтай байдлаар шийдэрлүүлж, татвар төлөхгүй байхын тулд нийслэлийн чингэлтэй дүүргийн татврын хэлтсийн захиргаа хуулийн дасгын дарга од албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан $5,500 буюу 20 сая төгрөгийн ахуулыг санал болгон албан ширээн дээр нь орхисон байдаг. За нийтийн албан тушаалтан он авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1 дэх хэсэг заасны дагуу тухайн асуудлын талаарх мэдээллийг авилгатай тэнцэх газарт ирүүлсэн. За мэдээллийн дагуу авилгатай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс эрүүг эрэг үүсгэн шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэл шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн эргийн анх шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд тухайн иргэнд шүүхээс хахуул өгсөн гин буруутай тооцож 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлсэн байна. Авилгын эсрэг хууль заасны дагуу албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авилгын талаарх мэдээллийг нэн даруй авилгатай тэнцэх газарт мэдээлсэн Чингэлтэй дүүргийн татврын хэлтсийн захиргаа хуулийн дасгын дарганд төрийн албан агчийн авилгаас ангид байх зарчмыг дээдлэх, хууль заасан үүргээ шударгаар биелүүлсэнд талархал илэрхийлье. Энэ нь авилгатай тэнцэх газар авилгын гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага албан тушаалтныг авилгын эсрэг сургалтанд хамруулж, авилгын эрсдлийг бууруулах, авилгыг үл дэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг тасралтгүй тогтмол зохион байгуулж ажиллаж байгаагийн нэгэн үр дүн гэж хэлж болох юм а. Хэрэв танд авилга ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл байгаа бол 1110 дугаар утсанд бидэнд хандна. Авилгын эсрэг хамтдаа тэмцэе.